Сорбан сампингийн сургалт хаасайгүй болчихжээ. Энэ одоо сургалтууд одоо юу гэдгийг танай бодох аргачлалтай адилхан юм уу? Тэгээд дээрэс нь Монгол Сорбан сургалтын төв бол мэрэгжлийн сургалтын төв гэж бас өөрсдөө тодотгодог шүү дээ. Тэгэхээр энэ мэрэгжлийн гэдэг энэ нэр томьёог хэрхэн яаж батлах юм бэ? Тэгээд багш нарын ур чадвар мэрэгжлийн байхаас их шалтгаалдаг байх. Үүнийг ер нь хэрхэн яаж нотлох вэ? Энийг мэдэх ер нь хэрэгсэл байдгийн болов. Энэ тухай яриагаа эхлэе. За аливаа нэг зүйлд бол мэдээж мэрэгжил гэдэг бол мэдээж хамгийн чухал зүйл гэж байгаа тий. Мэрэгжлийн байна гэдэг тий, мэрэгжсэн байна гэдэг бол хамгийн гол чухал зүйл л дээ тий. Тэгэхээр зэрэг манайх бол одоо мэрэгжлийн гэдэг нь бол нэгдүгürt Японд багшаа бэлдсэн газар байж байгаа тий. Тэгээ манай багш нар бол бүгд Японд дандаа төвшин тогтоох шалгалт гэж одоо Японы хэлний одоо TOEFL энэ төр өгдөг шиг ийм төвшин тогтоодог ба шин Сорбанд ч тийм. Тийм төвшин тогтоосон багш нар өнөөдөр энэ сургалтыг явуулж байгаа юм тий. Сорбанг. Тэгэхээр зэрэг одоо манайх чинь доотлол нь 4-р зэргээс дээдл нь одоо дамтай багш нар байж байна л да. Тэгэхээр зэрэг одоо манай багш нар чинь ингээд 4-р зэрэгтэй багш нар байсан бол илүү цаашаага дахиж шалгалтаа өгвөл 1-р зэрэг гээл дан руу ингээд орж ах жишээ нэ тий. Тэгэхээр зэрэг сая бол одоо багш нар бас төвшин тогтоох шалгалтаа өгөөд маш их өндөр амжилттай оролцож зэрэгээ ахиулцгаасан. Тэгээ одоо ихэнх нь одоо 1-р зэрэгтэй дамтай багш нар болж байна тий. За мэрэгжлийн одоо энэ багш нар Японоос одоо ийм сертификат өгдөг байж байгаа шүү дээ тий. За хамгийн гол нь бас энэ сертификат энэ төр бол нууцлалтай байж идэг тий. Японы одоо энэ сертификат бол одоо хүн бол одоо дураараа одоо ингээд худалдаад энэ тэндээс авч хийж болохгүй нь шүү дээ. За тэгэхээр зэрэг энэ зурган дээр ингээд яг нөгөө эзэн хааны одоо өөрийн гэр бүлийн сүлд байж идэг сүлдний зураг тий. Тэгээ тэр нь ингээд товгор ингээд гарт ингээд тэмтэрхэд товгор ингээд бүрэн гэхээтэй одоо мэдрэгдэн тий харахад ч ингээд товоогод харагдаж ах жишээ нь. За одоо энэ бол дан одоо манай Ундрия багш бол одоо дан 1-р дамтай багш болсон тийм. Тэгэхээр зэрэг энэ дээр бол одоо бас ингээд төвөрхий байж байна. Энэ дээр нь ч гэсэн дангийн энэ дээр бол энэ дээр нь ч гэсэн төвөрхий байждаг тийм. Одоо яг мэрэгжлийн гэдгийг бол одоо ийм сертификатаар л одоо ялгаж харах нь шүү дээ. За Мерсер бас гадуур бас ингээд хуурамч ийм сертификат тий хэрэгжилж бас ингээд зэрэгтэй багш магш гэж бас тийм юмнууд бол явагдаж байгаа харагдчих л байдаг. Тэгэхээр зэрэг их эцэг бол ялгаа бол ингээд тэр төвгөр хээгэрл таних нь шүү дээ. Нууцлалыг нь бол маш сайн ажиглах нь байна. За дээр нь одоо сертификат юмаа үзүүлдэг байлаа ч гэсэн мэрэгжлийн гэдгийг юугаар тодтохын гэвэл зааж байгаа арга барил те багш нарын одоо ерөнхийдөө яаж зааж гэнэ гэдгээс их бас ойлгогдно. Энгийн одоо харна гэхэд бол жишээлбэл мэрэгжлийн газар гэдэг бол нэгдүгээр барьж байгаа Сорбан бол одоо стандарт Сорбан байж нэгдүгээр тийм үү одоо урт одоо энэгээр л үрж хуваах боторхаа гэдэг юу ч бодсон бодсон хичнээн оронтой бодож болох нь тийм ээ. А дээр нь бол багш нар бол бүх хичээлээ одоо энэ Сорбангаараа заадаг байхгүй юу? Сорбангийн багш гэдэг бол